бид ч одоо бас тодорхой хэмжээний нүхэнд орж байгаа шүү дээ гүнзгий. Бид нар ч ингээд одоо 10 хэд метрээс нэхлүүлээд ингээд тодорхой хэмжээний эхлэгээ хийгээ явж байгаа. Өөрсдийнхөө хэмжээнд одоо нөөц болцоогоор. Тэгээ явхад бол ямар ч гэсэн юу аюулгүй талаасаа бол гайгүй шүү дээ ер нь. Хүмүүс одоо гүн болохоор одоо яад гэдэг бас тодорхой хэмжээний эхлэгээ хийгээ явж байдаг. За ингээд 20 метрийн нөхрөө орлоо. Ингээд ийм байна. Нүхний ам дэшээ ингээ байна. Ингээд ийм баг нь хийгээ явдаг байгаа. Ийм шороогоор нөөрөөр нь. Баг нь одоо ингээд төмрөөр баг нь хийсэн байна. Бензин дэйс юм уу? Олсноо. Жисүгдөөти. За дэшээ. Нэгний. Удаан байна уу? Аа. Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор бичил уурхаагаар ашигт малбал олборлох журмыг анх баталсан байдаг. Гэвч энэхүү журам хэрэгжих явцад зарим зохицуулалтууд тэр бүрчлэн амьдралд нийцэхгүй эргэж хармаар хүндрэлтэй асуудлууд олон гарснаар журмын хэрэгжилт төдийлөн хангахдахгүй байна. Журмыг шинжилэн батлах эрх зүйн болон практик хэд хэдэн шаардлага байсны дагуу үндэсний хэмжээний хэлэлцүүлэг чуулганууд зохион байгуулж тэндээс гарсан санал зөвлөмжийг нэгтгэн 2017 оны 5 дугаар сард засгийн газрын 151 дугаар тогтоолоор шинжилэн баталсан. Уг журмаар бичил уурхай чиглэсэн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг сайжруулах зорилготой салбар хоорондын зөвлөл байгуулагдсан. Аймгийн засаг даргын үүрэг оролцоог нэмэгдүүлж өгснөөр бичил уурхайчдад тухайн аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох боломж олгож, улмаар бичил уурхайд ашиглах техникийн хүчин чадлыг 7 дахин нэмэгдүүлж, ашигт малтмал олборлох гэрээг тухайн талбай дахь ашигт малтмалын дуусах хугацаагаар байгуулах боллоо. Шинжлэгдсэн журамд бичил уурхай нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлт хийхийг бичил уурхайчдад үүрэг болгож, ингэснээр тэдний байгаль орчны хариуцлагыг дээшлүүлэх юм. Ингээд бид энэ удаагийн нэвтрүүлгээр нь өмнө нь цэнхэр говийг зорж сайн жишээдэр суурилсан бичил уурхайн төсөл хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар сурвалжлан үзүүлэхийг зорилоо. Өнгөрсөн 2016 оны 9 сард аймаг иргэдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэр гараад ер нь одоо аймаг энэ бичил уурхай эрхлэгчдийг дэмжиж гэсэн шийдвэр гарсан. Ер нь Өмнөдгөө аймгийн хэмжээнд бичил уурхайгаар ашиглах болцоотой газруудын судалгаа гаргах, мөн одоо гар аргаар ашигт малтмал олборлоод нөхөн сэргээгээгүй орхичихсон ийм газруудын бас судалгаа гаргах, дээр нь одоо үйлдвэрийн зориулалтаар ашиглах одоо ашигтай ажиллах ийм боломжгүй ийм судлагдсан нөөцтэй бас одоо ийм газруудын судалгаа гаргах энэ ажлуудад нэлээд эрчимтэй хийгдсэн. Ерөөд одоо бол яг бичил уурхай үйл ажиллагааг эхлүүлж байна гэж хэлж болно. За тэгээ өнөөдрийн байдлаар бол яг энэ бичил уурхайг яаж ашиглах юм гээд энэ нөхөрл яаж зохион байгуулах юм гээд энэ бүх ажлуудыг бол дөнгөж эхлэж чадсандаа явж байгаа. Одоогийн байдлаар бол яг бичил уурхайн зорилтоор дүгнэлт гарсан газар дээр одоо ажиллаж байгаа нөхөрлөл бол байхгүй байна. Одоо эхний ээлжинд бол ямар ч гэсэн нөхөрлөлүүд маань улсын бүртгүүлдийн бүртгүүлээд хүсэлтээ одоо засаг дарагтаа өгсөн шат шатныхаа одоо газарлуудад амжигдаал явж байна. За энэ хугацаанд бас нөгөө 408 дугаар журам нь өөрчлөлт ороод засгийн газрын 151 дугаар журам болоод өөрчлөгдсөн.
засгийн газрын 151 дугаар журам дээр бол нэг нөхөрлөл 5-аас дээшгүй га дээр өргөдөл гаргах хэрэгтэй гэсэн байждаг. Тэгээ аймагт ирүүлэх. Тэгээ аймаг нь өөрөө энэ хүсэлтийг бас аваад ашигт малтмын газар руу явуулаад тэгээ энэ газар дээр зөвшөөрөгдсөн тохиолдолд эргээд аймагт энэ мэдээлэл ирнэ. За ингэснээр аймаг сум руугаа эргэж мэдээлэл өгвөл сум тухайн нөхөрлөлтөө гэрээ байгуулж ажиллах юм нөхцөл бүрдсэн. Монгол Улсын засгийн газар бичил уурхаагаар ашигт малтмал олборлох журмыг шинжлэн баталлаа. Нөхөрлөл хоршооны зохион байгуулалтанд орсон хуулийн этгээдийн ашиглах тоног төхөөрөмжийн хүчин чадлыг 7 дахин нэмэгдүүлв. Тухайн салбар дахь ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар олборлолтын гэрээг байгуулна. Бичил уурхаачдад зориулсан аргачлал төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээлт хийх эрх зүйн орчин бүрдлээ. Монгол Улсын засгийн газар. Гар аргаар ашигт малтмал олборлдог хүмүүсийг зохион байгуулалтанд оруулах бичил уурхайн дээвэр холбоо гэж төрийн бус байгууллага байгуулагдсан. Тэгээд энэ холбоотойгоо бас аймгийн тамгын газар бас нэлээд холбоотой харьцаа холбоотой ингэж одоо ажиллаж байгаа. За энэ холбоогоор дамжуулаад одоо төр засгийнхаа аймагийнхаа удирдлагуудаа одоо холбогдож ажиллаж байгаа. Сумдынхаа одоо бичил уурхаачдын бас их дөхөн болж ирнэ ажиллаж байгаа. За өөр аймагуудын жишгээс харахад бол одоо ерөөсөө нэг одоо гарцсан ариун тийм гайгүй газрууд бол ерөөсөн тэгэл нэг сумын төсвийг бол ер нь ерөнхийд нь аваа явчих тийм сайхан жишээнүүд бол байдیں۔ Одоо дундуугийн хуулта Баян онгорын одоо тэр бичил уурхай эрхлэгчдийн тэр байгууллагууд тэр бол ерөөс аюул мундаг ажилладаг. Сум орон нутгийнхаа одоо санхүүд бол нэлээд дэмжлэг үзүүлдэг. Бичил уурхаачдын талаарх урдын ойлголт хэдийн хувьсан өөрчлөгдөжээ. Тэд сүйтгэдэг бус олборлдог. Дараа нь техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж байна. Орон нутгатаа татвар төлж даатгалд бас хамрагдаж хэвшжээ. Хуваарай ашигт малтмал олборлагчид бичил уурхайн зохион байгуулалтанд орсноор хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг нэн тэргүнд сахидаг болж. Тодруулбал 2007 онд гарч байсан осол гэмтэл өдгөө 95%-аар буурсан байна. Түүнчлэн бичил уурхаачдын нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ 300 орчим га болон өргөжжээ. Энэ нь эдийн засгийн бие даасан салбар болон хөгжиж буй алтны салбарт гялтаах сайн жишээ болж байна. Бичил уурхаачдын үүрэг оролцоо тэр хэрээр олборлох үйлдвэрлэлд онцгой жин дарж эхэллээ. Тухайлбал Баян Хонгор аймгийн Баян Овоосон болон аймгийн төвийн иргэд нэгдсэн зохион байгуулалтаа болж ажиллаж байна. Хийх ёстой ажлынхын чиг үүрэгч тодорхой. Тэд хуваарай ашигт малтмал олборлагчдыг дэмжих холбоо гэсэн төрийн бас байгууллагыг бий болгож өрхөө таджээ. Төрийн бас байгууллагын дотроо 40 гаруй нөхөрлөлтөй иргэдийн нэгдэл цагаан захирын алтны үндсэн ордын 30 га талбайд гурвалсан гэрээний дагуу олборлолт явуулж байна. Нэг нөхөрлөл гэхэд 8-аас 10 гишүүнтэй бөгөөд ажил үүргийн нарийн зохион байгуулалттай. Компанийн сайн засаглалын үндсэн зарчим нөхөрлөл болон төрийн бус байгууллага дотор зарчмынхаа дагуу хэрэгжиж байгаа ажээ. Энэ нь бусдад бичил уурхайн сайн дуршлаг болон үлгэрлэж байна. Бичил уурхайг зөв зөвхөстэй энэ хөрсөн дээр зөв бууж ирэх юм бол Өмнөгов аймгийн одоо газар нутаг эвдрэх нь байгуулж өнөөдөр явж байгаа одоо нинжа гэж хэлэгдээд байгаа тэр хуваарай ашиглал олборлоод байгаа иргэд өөрт нь их тустай зүйл болно. Эдийн засгаар харахгүй, эрүүл мэндээр хөрөхгүй ер нь эерэг талууд маш их гарч ирнэ. Өмнөгов аймаг бичил уурхай хөгжөөгүй. Гэсэн хэдийн боловч орон нутаг байгаль орчин тийм ээ тусгай хамгаалтын газар ихтэй тэр бүгдүүд асар их сүйтсэн гэж бодож байгаа. Одоо нөхөрлөлийн журамд орсноор нэг албан ёсны тийм эрх хариуцлага хүлээх, улс орондоо татвараа төлөх, эргэж байгаль орчноо нөхөн сэргээх ийм эрх зүйн орчин бүрдэж байгаа юм байна. Одоо ажилгүй иргэд маань тодорхой хэмжээний одоо ажлын байр бий болно. За мөн сум орон нутагт одоо татвар төлөөс зэрэг одоо орон нутгийн хөрөнгө оруулалтанд бас тодорхой хэмжээний ер нь нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа. Одоо тэгээд нэг эдэн найстайгаа дүүнэртэйгээ нийлээд нэг нөхрөл байгуулад цаашдаа энд тэгээд газар орон зааж өгнө гэсэн тэгээд энд сайхан таавараа сайхан ажиллах тийм бодол байгаа. Тоос гаргахтал одоо айдаг байлаа шүү дээ. Ингээд одоо юм маань нуугаад л одоо асгаж байгаа ингээд зүгтайгаал тий. Одоо бол орон нутгаас тодорхой хэмжээгээр дэмжиж байна, нэрж уулзж байна. Яавал их үгээр ярьж байна. Аймаг орон нутгаас ирж байна. Тэгээд бид одоо энэ нөхөрлөл хоршоо байгуулад ажиллах ашиг тусна тийм юм гээд ингээ ярих та зэрэг бидэнд бол одоо бас сайхан л байна. Холбооны ер нь үндсэн үүрэг нь бол нөхөрлүүдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж
бичил уурхай эрхлэгчдийг нэг мэдээллийн санд холбогдуулж нэг шийдвэр гаргаж дэд байгууллагатай харьцал үндсэн чиглэлтэй одоо бүх бичил уурхайчдын эрхшгийг л бид нар хамгаалах үндсэн зорилготой. Өмнөгүй аймгийн бичил уурхай эрхлэгчдийн холбоо төрийн бас байгууллага 2016 оны 9-р сард удирдах зөвлөлийн 9 гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэйгээр Өмнөгүй аймгийн хуваарай ашигт малбал олборлагч иргэдийн санаачлагаар үүсгэн байгуулагдаж одоогийн байдлаар 12 сумын төрийн алд бичил уурхайчид хуваарай ашигт малбал олборлагч 463 хүнд хүрч очиж бичил уурхайн хууль эргэцэн орчныг сурталчлах засгийн газрын 151-р тогтоолоор батлагдсан бичил уурхайгаар ашигт малбал олборлох журам зөрчлийн тухай хууль, нөхөрлөл, хоршоо, төрийн бас байгууллагын тухай хуулийг танилцуулах, сургалт уулзалтыг зохион байгуулж, хуваарай ашигт малбал олборлагч иргэдийг бичил уурхайн зохион байгуулалтанд оруулах, албажуулах үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж байна. Сурвалжлах баг маань явсаар Өмнөгүй аймгийн хаан онгор сумд хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр хаан онгор сумд маань бас хөдөр баяжуулах цех бас ашиглалтанд орох бол нэлээд төгсөн байна те. Одоогийн байдлаар хичнээн хувьтай барилгын ажил маань явагдаж байна. За үйлдвэрлэлийн барилга маань ер нь 30%-тай явж байна. Хүчин чадлын хувьд яаж ажиллах болоо танаа цехийн хувьд? Хүчин чадал за бичил уурхайчтай холбоосон өдрийг баяжуулна гэж байгаа. Бичил уурхайчдын холбоосон өдрийг өдөрт нэг 6 тонн хөдөр баяжуулна. Жилд 1800 тонн. Ерөнхийдөө хаан гурсмын хувьд бас төвийн сум байж байгаа. Өмнөгүй аймгийн 8 сум тайлдаг ийм төвийн сум төвдөө бол одоо 77 сумыг агуулж байдаг төлрөл багтай ийм сум. Ажлын байрны хувьд хичнээн оронтой ажилчид ажиллахаар баг шүү. 50 хүний ажлын байр бол байнгын ажлын байр бол гарнаа. Тэгээд энэ ажлын байраг бол хаан гурсмын одоо ажилгүй байгаа одоо хөдөлмөр эцэс нийгмийн юундээ бүртгэлтэй улсуудыг авч ажиллуулахаар зорж байгаа. Сумынхаа бас төвийн нэгдсэн халаалт цэвэр ус бохрын шугамд бас холбогдож байгаа юм шиг тийм үү? Тий холбогдож байна. Энэ үйлдвэрлэлд маань одоо цэвэр устай бохир одоо бохирын дотроо шийдэгдсэн тийм үйлдвэр болно. Энэ бол нэлээд ингээд лаборатори байна уу тийм үү? Тийм лаборатори. Энд чи одоо нөө бичил уурхайчтай холбоосон хөдрийг баяжуулаад эзэн бүтээгдэхүүн болгоод нөгөө алтан одоо товчийн хэлбэрт оруулаад цутгаад гарах үйлдвэр маань одоо энд лабораторийн барилга маань баригдаж байгаа. Тэгээд лабораторийн барилгыг барихад энэ блокоор барьж гин. Энэ блокийг маань одоо бичил уурхайчд маань өөрснөө блокоо үйлдвэрлэж байгаа. Ерөөсөө худалдаж аваагүй. Тээвэр жирээг бахан тийм. Тийм. Эндээс ажлын байр бий болгоод цохоод өөрсдөө. Тий, өөрсдний хүчээр хөдөлмөрийг оролцуулаад ер нь барилгаан барьж байна. За, үйлдвэрлэлийн барилга маань энэ ажилчдын байртай, бичил уурхайчдын байрлах зочдуудалтай, цайны газартай. За, мөн бичил уурхайчдын танхимыг бас энд байгуулахаар бас өөрөө том өрөө гаргасан бий. Мөн бас энэ одоо харуул хамгаалалтын өрөө бүх одоо энэ ажилчдын ажиллах болцоо нөхцөлийг хангасан ийм ажилчдын барилгатай байна. Монгол улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорж байна. Тэгвэл орон нутагт хариуцлагатай бичил уурхайг дэлхийн жишгээр хөгжүүлэх эхлэл нэгэнт тавигджээ. Бичил уурхайн хүн амын хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж байгаа хувь нэмрийг зөвхөн үүгээр хязгаарлах боломжгүй. Дэлхийн банк болон зарим улс орны төсөл хөтөлбөрөөс хийсэн судалгаа үүнээс ч олон хүн бичил уурхайгаас үр шим хүртдгийг тогтоосон байдаг. Үнэн хэрэгтээ бичил уурхай эрхлэгч нэг өрхөд дунджаар 4-6 хүн ноогддог гэсэн судалгааны дүгнэлтийг үндэслэн тооцвол бичил уурхайн үйл ажиллагааны үр шимийг 280 мянга гаруй хүн хүртэж тэр хэмжээгээр хүссэн ажлын байраа олж чадахгүй байгаа олон мянган иргэн ядуурл дөртгөөс сэргийлэгдэж байна. Нэлээд хэдэн үйл шатны амжилттай байна. Эхлээд ухаж гаргаж авсан шороогоо дэвтээ. Тэгээ усан байжраараа угаагаад тэгэл гаранда. За одоо энийг энэ усан дээр л угаах юм да тийм ээ. Угааж байгаа усаа хаанаас гаргаж авч яа. Энэ хуучин устаа нөх байгаа зөндөө нөхнүүд байгаа. Тэндээс аваа. Босоосоо татаар. Энэ дээр бол ингээд дэвсэн шаргоо нэг өсөндөө доош шигшчих юм гэсэн үг юм тийм ээ. Тэ одоо хэрэггүй шороог нь хаяа тэгэл шаргамын хаймар дээр үлдэнэ.
Одоо ингээ өвөл хүүтэрхээр ажлын хэрэг жоохон хүндрэлтэй юу гайгүй юу? Өвөл хэцүү хөлдөөд идэв. Широо дэвхгүй тий. Тэгэл угаалтанд одоо 2 онжиж монжиж угаана гэсэн үг. Сайн л тэгж гал төлнө энд. Шавартай мод ингээд энэ шаврандаа ингээд яваад байгаа. Жижиг нангууд нь л гарна гэсэн. Яг 100 авна гэсэн юм юу байдаг юм шиг. Өнгөрсөн он жилүүдийг эргэж харахад бичил уурхай бол хүчээр зогсоож зөнд нь орхих боломжгүй үйлдвэрлэлийн процесс болох нь харагдаж байна. Иймээс энэ процессыг байгаль орчин дээлтэй эдийн засагт өрөг өчөө өгөхүйц нийгмийн өндөр хариуцлага бүхий бичил уурхай болгож төлөвшүүлэх бодлогоор зохицуулах нь зөв зүйтэй юм а гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Юу одоо ялгаж харахчгүй. Сулуу модтой юм. Яг дангаар. Ингээ өвчтэй. Хүнд болохоор ингээд олсон. Тэр нь хүнд идэлтэй. Үүнээс өөр хөлбөр одоогоор төдийлөн харагдахгүй байна. Энэ бол нэг төслөөр хязгаарлагдахгүй асар өргөн хүрээтэй ажил юм. Засгийн газар, олон улсын төсөл хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргааны нэгжгээд түншлэлийн гадна үлдэх нэгэнч байгууллага хувь хүн байж таарахгүй. За ер нь бол хуваарийн одоо алт олборлох байгалийн баялаг олборлох үед бол аймагт бай тухай одоо суманд ерөөсөө орох юм юуч байхгүй. Яг бичил уурхай одоо хэлбэрт энэ нөхөрлөл хоршоо бүлэг хэлбэрт одоо ингээ ороо явхлаараа бол тухайн орон нутгтаа олон тарлын ач холбогдолтой. За нэгдүгээрт бол олборлсон тэр одоо газараа байгаль орчноо нөхөн сэргээж чадаж байна. Нэгэнт одоо сумын засаг даргатайгаа гэрээ байгуул явж байгаа учраас нөхөн сэргээлтэнд нь орон нутаг чанал тавьж чадаж байна. Нөхөрлөл хоршооч одоо тэрнийг бас сайхан нөхөн сэргээгээд ингээ бас боломжийн болгоо явж байна. Нэг талаас. За нөгөө талаас бас үнэхээр орон нутаг төрийн байгууллагаас ажлын байраар бүрэн хэмжээнд хангаж чадахгүй байгаа учраас маш олон ажилгүй хүмүүс тодорхой хэмжээнд бас орлого олж өөрийнхөө амжиргааг бас дээш татах ийм боломж бүрдэж байна. За нөгөө талаасаа бас орон нутагтаа сумандаа журмын дагуу нөгөө олсон одоо ашигт малтамдаа тэр нэгдсэн одоо Монгол банк ч гэдэг юм энэ газрууданд тушаагаад бас тодорхой хэмжээний татварыг бас төлөх ийм боломж нь бүрдэж байна. Тэгээ гэх мэтлэнгээр бол бас боломжийн одоо ашиг тустай үйл ажиллагаанд харагдаж байгаа. Өдгөө Өмнөгов аймгийн Цогтовоо сумандах Улаанхудгийн Шорон урдыг аймгийн удирдлагуудын зүгээс бичил уурхай эрхлэгчдийг дэмжин ажиллаж байна. Энэ шорон урдад олборлолт явуулахдаа зөвхөн хоргүй технологиг ашиглаж байгаа юм. Өмнөгов аймгийг 2016-аас 2020 онд хөгжүүлэх аймгийн засаг даргын үйл ажиллагааны бид хамтдаа хөтөлбөрийн 110 дахь заалтад бичил уурхайн олборлох, боловсруулах үйл ажиллагааг хууль журмын дагуу дэмжин нэгдсэн зохион байгуулалтад оруулна гэж заасан. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 9 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоолоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлох асуудлыг дэмжин шийдвэрлэсэн. Дээрх тогтоолуудын дагуу аймгийн засаг даргын захирамжаар Өмнөгов аймгийн нутаг дэвсгэрт бичил уурхайгаар ашиглах боломжтой ашигт малтмал бүхий газар нутгийн судалгаа хийх, гар аргаар ашигт малтмал олборлох ширгэдийг бичил уурхайн журмын дагуу зохион байгуулалтанд оруулах. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Мөн аймгийн засаг дарга болон Швейцарын хөгжлийн агентлаг тогтвортой бичил уурхай төсөлтөй албан ёсоор хамтарч туршлага, арга зүй судлах ажлын хүрээнд 2017 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Хаам иргэдээ энэ нөхөрлийн зохион байгуулалтанд оруулж эрх зүйн орчин бүрдэж дэмжиж ажиллаж байгаа аймаг орон нутгийн удирдлага, сум орон нутгийн удирдлагууд одоо баяр талархаж байгаа одоо илэрхийлэх хэрэгтэй байгаа л гэж бодож байна. Энийг бичлэг баг дагсан бусад ажлын байр бий болох ийм нөхцөл байдал үүсэх болов гэж бодож байгаа. Хууль эрх зүйн хүрээнд тийм газар одоо зөвшөөрөл аваад ухлаа гэхэд одоо хөөгдөд тугдах юм байхгүй. Тэгээд аштайх ухаад тэгээ нөхөн сэргээгээд ингээд явах юм бол одоо энэ жанрыг бол газар орны байдал ч гэсэн бас аштайх үлдэнэ. Одоо бичлэг уурхайч гэдэг чинь зүгээр одоо
тэндээс олсон орлогоо за гадаад руу яваад энд очиод ингээд хансаглаа явуулдаг хүмүүс биш. Зөвхөн одоо сум орон нутагтаа бол тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт нь бол тэндээ л ордог. Сумаасаа л одоо бензин тасаа аваад, сумаасаа л идэж уух зүйлээ аваад ингээд л явж яддаг учраас одоо сумын эдийн засгт бас тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ гэж юм бол бодож байгаа. Бид нар бүгд баяр дэмжицгээж байгаа нэг. Тэгээд бүх нэг жанр нэгдээд одоо нөхөрлөө байгуулад чадхтахаараа өөрсдөө амьдралыг одоо юг орлогыг олох болов гэсэн бодолтой л гэж. Хамгийн гол нь зөв нутгийн орон нутгаас юу гэдэг вэ? Та нар тайв уух хэрэгтэй. Аваар осолгүй юм хийх хэрэгтэй тийм ээ. Энэ чинь л биднэрт бол маш том онцлог. Сайн туршлага дээр үндэслэсэн төсөл хөтөлбөрөөр өдгөө Өмнөгүй аймгийн Бичил уурхай эрхлэгчдэд өрөөгөөжин өгч аймгийн удирдлагууд нөхөрлөл холбоотын хамтын ажиллагааны эхлэл ийхүү тавигдж байна.